засгийн тэнцвэрүүд үйл явдал төшөөлөл хууль тогтоолсон газар тэгээд шүүх засаг улсын хурлын хууль тэгээд илэрийг одоо хооронд нь хилцүүлж буюу хүчийг нь салгах хооронд засгийн газар ер нь гараас утсан байгаа гэдгийг тодорхойлсон үйл явдал болсон. Өнгөрсөн одоо хугацаанд өнөөдөр хуулийн давталж харахаар бид 1992 оны үндсэн хуулийг батсны дараагаар алдсаар байгаа. Энэ их мэд хуулийг засагдсан байгаа байдлын төлөө бол алхам хийгээгүй. Улс төрийн намуудад илүү их хэмжээгээр дарганаар шүтдэг арга барилаараа өөрөлдөн өнөөдөр одоо шилээс зохион байгуулсан юм яасан. Зүгээр санджаа бол практик зүйлийн давхар дээр асуудал байсан. Улсын хурлын гишүүнүүд улсын хурлын гишүүнүүд хийдэг. Засгийн газрын гишүүнүүд залаас болгоцсон. Хариуцсан мэргэжлийн хүмүүсээс байлгүй бид бол халах хэрэгтэй юм байна. Одоо давхар дэвтэй гэсэн мөртлөө одоо ажиллаж хийж чадахгүй одоо дахиад өөр сайд хэрэгтэй өөр хуулийн зүйлүүд хороолох иймэрхүү байдал тийм албан тушаал огт байхгүй. Тэгээд одоо шил ер нь асроод ингээд зүйлийг өөрчлөлт олон нийтэд мэдээлэл амжуулдагаас болоод төрийн 3 өндөрлөг гэдэг энэ нь өөрөө ажмаар өөрсдөө хууль тогтоох байгууллагын улсын 3 дарга байна гэдэг тэгээд энэ нь одоо би энэ хуультай холбогдуулж хэлэх гэдэг санаа нь болохоор үйлдэлээ яаж нэг хийх эрх мэдэл хууль тогтоох байгууллагын засаг хоёр маань ерөнхийдөө намын парламентын толгойдоор гараад суучдаг юм байж болохгүй. Улсын суурь дээр маш тодорхой залт байгаа. Улсын гол улсын намуудын бодлогын доор тэгсэн намын бодлогын байдлаар явдаг. Ийм юмруу шийдсэн үед бол хэвлэл мэдээллийн байгууллага бол улсын хурлын чуулганы үүргээ зайлшгүй газар чи өөрөө хэм бэ гэхээр улсын нам нь өөрөө гишүүнтэйгээ тусган байгууллагад ялангуяа хэлж байгаа яг ийм төвшөндөө төлөж чадаагүй ч цөөн хэдэн хүний засаг өөрийн улсын хурлын мэдээлэл өгдөг цагаараа ерөнхий сайдын тусдаа засгийн ширээ 20 хүрээлэг шийдэж улсын хурлын хүмүүсийн асуудлуудаар өдөрж байгаа дарга шиг дээрс доош харж байгаа байдлаар ер нь бол ингээд конов дардаг. Яг хариуцлага яриад зүгээр дагалдаж улсын ярьдаг. улсын хурлын гишүүнээр ороод тэр энийг хэлэх гэж оролдож байгаа. За үндсэн хуулинд орчны асуудал бол наан хийх болсон бол энэ мэдих доошогоо 100 шинжилгээтэй суухстай. Хэрвээ өөрөөр тохиолдож шинэ засгийн газрын гишүүд таалагдсан одоо чи энэ бүтцийн өөрөө өөртөө таалагдаагүй өөр засгийн газрын судлыг дэвчиж чадахгүй гишүүнийхээ дунд тэрийг тусан суулгаж өгөөд та нар эндээс энийг ярина ярихгүй гэдгийг яг энэ судал дээрээсээ улсын хурлын гишүүний зарим одоо асуудлууд дээр засгийн газрын гишүүн энэ үнийг ярихгүй төлж байгаа хүний аваар яриах хариуцлага ойлгож энэ нөгөө дайраг яриад тэгэхээр төсвийн мөнгөөр байна гэж мөнгөөр өөрсдийнх нь мэд хэлхийн одоо шилэл оох чиглэлээр дээр нь ил одоо мэдээлэлтэй ажиллах хууль улсын хурлын даргатай зөрчилсөн шуулцуудээр нэр нүрээ улсын хурлын дарга зүйд жишээлбэл улаан цангаас хөлбөмбөгийн дарга бол манай хөлбөмбөгийн дарга хэмжлэн хүмүүсийн уулзалт үед юм яригдсан байх гэхээр мэддэг эрхийг арай жоохон өөр ингээд бол одоо дуу хоолой гаргаж хэлсэлцдэг ийм байдал бол одоо сайдын суудлыг доош нь болгож байгаа асуудлаа тусдаа байлаар хэвлэл мэдээлэл маань ерөнхий сайдын мэдээллийн цагийг улсын хурлын асуулгын цаг болгож өөрчлөж улсын хурлын гишүүд асуулт асууж ерөнхий сайд хариулдаг энэ парламентын мэтгэлцээний зарчим руу орох гэж байгаа хуулиа тусдаа улсын хурл мэдээлэл өгж байгаа төрийн албан агчид худал мэдээлэл өгж байгаа бол хариуцлага тооцох асуудлаа бас өөр хуулийн үйлчлэл барилга бичээд оруулаад ирээчээ. Манай сүүлийн хоёр асуудал дээр ардын намын гишүүч гаргалцах зурхад бэлэн байна гэсэн. Тийм учраас санал суудлахын асуудлыг тусдаа мэтгэлцээний талбар болгох гэж байгаа зохион байгуулалтын асуудлаа тусдаа хуулиар энэ удаа одоо хуулиар энэ 7 хоногт өргөн барихаар ирмэлзэж байна. Дээр нь сая өнөөдөр бид бас бүлгийнхаа хурал дээр дахиад ойлголцохоор илэрхийлж ярилцсан нэг зүйл бол юу гэхээр энэ Монгол улс дарангуулын тогтолцоо руу очих гээд байгаа бол үнэхээр энэ дарга нарын бие 3 даргаан улс болсонтой холбоотой учраас энэ дарангуулал эрх чөлөөний эсрэг явж байгаа үйл явцыг зогсоох 3 арга зам байна. Нэгдүгээр ерөнхий сайдыг парламентын өмнө гүйцэтгэх эрхийн мэдлийг төлөөлж байгаа хүнийхээ хувьд дэлхийн парламентуудын улсын өмнө гүйцэтгэх эрх мэдэл ямар байдаг тэр төвшөнд авч ачлах хэрэгтэй юм байна. Хоёрдугаарт ерөнхийлөгчийг гадуур яригадаад байгаачлан 2019 оны нэмэлт өөрчлөлтийг өөрчилж ерөнхийлөгч нэг удаа биш дахин сонгогдох боломж нээж болох үгүй гэдэг улс төрийн эрэл хайгуул хийж байгаа улс төрийн ийм одоо ховж өг явж байгаа бол улсын хурлд гарсан намын бүлэг буюу 42 улсын хурлын гишүүн үндсэн хуулийн доктортой хуулийг хамгаалах үндсэн хуулийн хууль нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хууль дээр байдаг нэг өөрчлөлт орсон бол 8 жил тэр залтанд гаргаж болохгүй гэдэг энэ зарчим дээр бид
тууштай хатуу зогсноо гэдэг энэ улс төрийн шийдлийг гаргах ёстой байна. Гуравт нь парламентыг парламентчиг байлгахын тулд парламентаас гадуур эрх мэдэл хэлдэг улсын хурлын даргатай байж болохгүй учраас үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс улсын хурлын дарга гарах ёстой юм байна. Энэ шийдлүүдийг хийсний дараа л үндсэн хуулийн эрх мэдэл хуваарлтын зарчим ажиллаж Монгол улс 3 даргын биш эрх мэдэл 3 хуваарлсан үндсэн хуульд хүний эрхийг хамгаалсан дэг журам руу очих юм байна гэдэг энэ байрс руу очиж байгаа. Тэгээд энэ хуулиудын төслүүдийг ээлж дараатаагаар бол улсын хурл дөрвөн барина гэдэг ийм шийдэлтэй. За бүлгийн хэмжээнд засгийн газраас гарах тухай яриа бас яригдаагүй. Зөвхөн яагаад тийм байгаа мэдэхгүй ерөнхий сайд болон зарим сайдууд их цочоод байна гэж би өнөөдөр бүгд бүлгийн хурал дээр хэлсэн. Бид засгийн газраас арсан нам гарах тухай, засгийн газар огцруулах тухай биш. Парламентд байгаа улсын хурлд байгаа цөөхөн бүлэг засгийн газрын дан шагалдуугаар өөрсдөө ажиллаа хиймээр байна гэдгийг л ярьж байгаа. Тэр энд бас нэг сэтгүүл сая асуулаа. Хөрөнгө оруулалтын хууль орж ирэх асуудлаа ярихгүй яагаад ховж хэрүүл хийгээд байгаа юм бэ гэж. Парламент өөрөө ажиллаа их ямарч боломжгүй байна. Парламентд 90 сард мэтгэлцээ өрнөх ямарч боломжгүй байна. Өмнөх 8 жилийн хугацаанд нэг нам хэд давуу суудл авснаасаа болоод тэр юм уу ямарч мэтгэлцээгүйгээр хуралддаг жишээ тогтцсон юм байна. Тэрэндээ тааруулаад дэгээ бас бичсэн юм байна. Тэгээд ковидын үе болоод тэгс юм уу яасан мэдэхгүй. Ер нь бол засгийн газар ямар нэгэн парламентын хяналтгүйгээр төсөв томилгоо шийдвэрээ гаргадаг тийм муу зуршил руу орцсон юм байна. Одоо парламент шиг ажиллаад ирэхээр зочоо ихтэй байгаа юм байна гэж харагдаж байгаа. Дээр нь түрүү цогцлолоор хэллээ. Парламентын улсын хурл гэж мэтгэлцэж байр суурийн зөрүүн дээр шийдвэр гаргаж олон цөөхөөр асуудал шийдэж явдаг тийм институт. Энэ арслын хамгийн чухал институт. Энэ мөн чанан гэгдэх юм бол парламент засгийн газар хууль хэлтс болно. Хуулийн хэлтс гэдэг бол даргын тушааснаар, сайдын тушааснаар зөвхөн тэр агуулгаар нь цаас бэлдэж өгдөг хэлтсийг хэлдэг. А парламент бол хэн нэгэн даргын тушаалаар ажилладаг биш. 126 гишүүний ижил эрэхтэй конофадаар саналаа илэрхийлж байгаа ихээр шийдвэр гаргадаг байгууллага, хурлын байгууллага. Тийм учраас энэ хурлын байгууллагыг буцааж үндсэн хуулийн зарчмын дагуу яаж хурлын байгууллага болох вэ? Яаж мэтгэлцдэг болох вэ? Яаж 126 гишүүн бие даасан байдлаар шийдвэрээ гаргадаг болох вэ? Энэ хурал дээр яаж илүү үндэслэлтэй, баримттай, эрүүл саруул яриа явдаг болох вэ? Тэсээс нэг нь айлгаж, эсвэл худалдаж авч, эсвэл хуурам мэхлэх замаар шийдвэр гаргаж ирээсээ болохгүй. Энэ асуудлыг шийдэхин тулд ардчилсан нам сая одоо ерөнхий сайд болон улсын хурлын нэг гишүүний хооронд болсон маргааныг хувийн асуудал гэж харахгүй байгаа. Энэ бол институт хоорондын асуудал байна. Үндсэн хууль заасан чиглэлүүдээ институцээс хэрэгжүүлж чадахгүй байгаа юм байна. Улсын хурлд ажиллаа хариуцсан тайлганадаг байгууллага нь улсын хурлаар загнадаг болоод хувирцсан юм байна. Тэгэхээр байр байранд давхын тулд энэ хэд толох байхдаа ковидын дараа хяналтгүй зүгээр нэг дарагт эрх мэдлийн бүгдийг шилжүүлээд өгсөн байгаа энэ практикийг өөрчлөхийн тулд ядаж улсын хурлын тоолн дэгээ хуулийг өөрчлөх ёстой юм байна. Шинэ арга барил руу очих ёстой юм байна. 126 гишүүн болсон парламентын нэг онцлог бол хэн нэгэн даргын аясаар айж хувирдаг тийм одоо хонь уршиг байж болохгүй. Түрүү хэлсэн улсын хурл гэдэг бол төрийн эрх барихтай байгууллага, хууль тогтоох эрх мэдэл гахсан улсын хуралд хадгалагдана. Төрийн гадаад дотоод бүх асуудлыг авч хэлцэх хэрэгтэй. Төрийн хууль биелүүлэх ажлыг улсын хурлын өмнө ерөнхий сайд хариуцж байгаа. Энэ зарчим нь одоо амьлах цаг болсон. Энэ зарчмыг амьлуулахын тулд ихний ажил. Ерөнхий сайд улсын хурал дээр юу хийснээ ярьдаг биш. Улсын хурлын гишүүнүүдийн юу асуухыг хүсэж байгаа тэр асуултанд ирж хариулдаг байх ёстой. Хэрэв улсын хурлын гишүүдийн юу асуухыг хүссэн тэр асуултанд хариулдаг байсан бол аль эрт хөрөнгө оруулалтын хуулийг улсын хурлын гишүүд асууж байгаа шүү дээ. Аль эрт эрх мэдлийн хууль алдагдсан байгаа байдлыг хэлж байгаа шүү дээ. Тийм учраас одоо өнгөрсөн 8 жил 60-аас 70 гишүүнтэй дангаараа зөвхөн гар өргөдөг тийм одоо альдан дагагч парламент байсан бол одоо тийм байхгүй л гэдэг зарчмыг ярьж байна.